Цагаан сэргийн бэлтгэл цуврал рейлийн маань 9-өөс 10 дахь өдрийн бичлэгийг хүргэж байна. За би 2 удаа лоуз малгай хийсэн гэсэн. Тэгээд лоуз малгайныхаа бичлэгийг оруулж байна. Энэ жилийн цагаан сараар заавал яагаад гэр бүлэрээ үндснийхээ дэлгүүр анхаарах байгаа вэ гэхээр би цуврал рейлийн хамгийн ихний партнер хэлсэн. Нөхөр маань хор тавтартай тэмцээд 3 жил болж байгаа. Тийм учраас бид нэр илүү их олон дурсамжийг бүтээхийг ямар нэгэн байдлаар маргааш гэж хойшлуулахаа болж амьдарч байгаа. Тийм учраас энэ жилийн цагаан сараар иж бүрэн дээлтэй тэр дээлийг би өөрийн гараар хийж өгөхийг хүссэн. Хоёрдугаар шалтгаан нь Монгол хүн болоод төрсэн, нэгдүгээр эмэгтэй хүн болоод төрсэн учраас би үндснийхээ хувцсыг хийж мэддэг, ойж чаддаг байхыг хүссэн. Энэ үйл нь миний хувьд заавал хийж сурах хэрэгтэй нэг үйл гэж бодсон учраас өөрөө хийж байгаа. Гуравт нь мэдээж хэрэг бүх санхүү маань төрийн хэмжлэгэнд явдаг учраас биднэрт илүү дутуу ямар нэгэн зүйлд зарцуулах санхүүгийн байдал байхгүй. Иймээс би нэгэнтэл бүх зүйлийг эхнээс нь сураад судлаад хичээж хийж байгаа учраас тэгээд мэдсэн зүйлээ бусад хүмүүс хуваалцъя гэж бодсон. Надтай адилхан бас гэр бүлийнхэндээ ядаж хүүхдэд ч гэсэн дээд цагаан сарын дээл, гэрийн дээлийн оёод өгөхийг хүсэж хүн байгаа болов гэж бодоод мэдсэн зүйлсээ та нартай ингээд хуваалцж байгаамаа. Монгол хүн байна да гэдэг шиг би өөр нь үндснийхээ хувцсыг ойж чаддаг, бас хэрэгэлдэг. Тэгээд дээрэс нь тоглоом наадгыг мэддэг, яс заншлаа мэддэг байхыг хүсдэг. Идэ ундаанаас ахуулаад тэгээд тэр бүх зүйлсээ энэ жилээс за дараа үлээ гэж хойшлуулахгүйгээр хийж эхэлж сурж байгаа. Надтай адилхан боддог хүмүүсээс зөндөө байгаа гэж найдаж байна. Тиймээс та бүхэндээ нудрагны эс хүрэлхэн гарах тухай заавар бичлэг хүргэж байна. Бичлэг маань хэтэрхий урт болсон учраас үргэлжлэл хэсгийг та нар YouTube суугаас минь ороод үзээрэй. За би энд ингээ гараараа муухан дурлаа. Дээлийг ингэж дүрслээд энэ ханцуугийн дүрслээд тэг 3 төрлийн нудраг байна. Эхнийх нь болохоор ийм урагшаа. Ерөөсөө хойшоо ингэж иргэддэггүй. Урагшаага энэ ханцооны урт дээр нэмэлтээр залгаж хийн. Энэ нь болохоор гоёлын туруу гэдэг нудраг байгаа. Тэгээд энэний хэлбэрийг харах юм бол ханцооны энгийн дээлийн өргөнөөс арай нарийнхан ер нь жоохон ийм нарийнхан дуу хэлбэртэй байд юм лээ. За дараагийнх нь болохоор дэлбэн нудраг гэдэг. Энэ гадуур нь зурсан байгаа. Энэ нудрагыг хэлнэ. За нэлийн том. Одоо энд ингээд үндсэн дээлийн маань ханцооны энд явж штэ. Гоёлын туруу нь болохоор үндсэн дээлийн ханцоонаас нэлийн нарийнхан хийгддэг байна. Харин нөгөө хоёр нудраг нь үндсэн дээлийн мөргөн ханцоон дээр нэмэгдээд гоёлын туруу гэдэг нэртэй нудраг нь ингэж орж ирдэг байна. За дараагийнх нь цомбон нудраг гэдэг ерөнхийдөө хүн болгоны энгийн түгээмэл хэрэгэлдэг. Миний бодлоор бол стандарт нэг юм шиг санагдсан. Тэр нудраг нь ингэж харагддаг байна. За тэгээ хэмжээний хувьд бол таны мэдрэмжээ шалтгаалаад өөрийн дураар хийж болох байх. Гэхдээ дунджаар нэг гоёлын туруу ханцооноос урагшаа 10 см бэлэндээ дэлбэн нудраг нь 20 см орчим урт. Цомбон нудраг нь 12 см гэх мэтчлэн байдаг байх нэ. За би бол энэ цомбон нудрагыг сонгож өнөөдөр эсгүүр гарганаа. Хамгийн түрүүнд танд ханцооны өргөний хэмжээ хэрэгтэй. За жишээ нь би ханцооны өргөнөө хаасан та багтаахын тулд жишээ олгоод хэмжээ авч байгаа шүү. За